За сайн байцгаана. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр чинь одоо 7 сарын 4 Бямб гараг байгаа. За үүний өмнө одоо энэ төр засаг энэ тухай одоо лайв хийх гэж байна. Одоо би өөрийнхөө оролцооны тухай. Тэгэхээр юу гэхээр энэ ард түмэндээ хайргүй шудраг бус энэ төр засгийн ард түмнийхээ амар заяаг үзүүлдэггүй харгас шудраг бус тийм хайргүй төр засгийн үйл ажиллагаат эсэргүүцэн тэмцэж байгаа тэмцэгч олон одоо залуучуудтай урайлчийн өдрийн мэндийг хүргэж одоо энэ лайвыг хийж байгаамаа. Тэгээд энэ ямар учиртай гэхээр энэ төр засаг болвол одоо ингээ яагаад ийм хайр мэдрэмжгүй харгас хэрцгий тийм шудраг бус төр засаг болцсон юм бэ гэд ингэхээр хийж байгаа үйл ажиллагаа бүрн ямар нэгэн шийдвэр гаргаж байгаа шийдвэрээ хэрэгжүүлж байгаа тэрийг хуулиар мөрдөж хуулийн хариуцлага тооцож байгаа энэ механизм нь угаасаа юм буруу хуулийн харилцааны системтэй болцсон. Одоо ингээд бичиг баримтын хуулийн харилцааны систем гэж одоо тийм иргэн бүрийн нийгмийн байр суурийг тодорхойлж бичиг баримтаар хуулийн хүчин төгөлтөр бичиг баримтаар тодорхойлж тэгээ иргэн бүрийнхаа эрхийг одоо хуулийн хүчин төгөлтөр бичиг баримтаар хамгаалж тэгээд иргэн бүрийнхаа бүртээ одоо ингээ алгачаалгүй энэ иргэн бүрээ алгачаалгүй хуулийн хариуцлага тооцож ажилтдаг энэ хуулийн харилцааны систем нь өөрөө бичиг баримтын хуулийн харилцааны систем байгаа байхгүй. Тэгээ энэний чинь ямар төр засгийн эрх мэдлэр одоо энэ төрийн эрхийг эрх мэдлийг гартаа авч үйл ажиллагаа явуулж ард түмнээ удирдах засагладаг юм бэ гэхээр төлөөлөн удирдах ёсны даргын шийдвэр гэж тийм төлөөлөн удирдах ёсны дарга гэж тийм нийгмийн байр суурь одоо төрийн байр суурийн эрх мэдлэр одоо тэр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа бүх энэ улс орн байгууллага бүгдээрээ одоо ингээд энэ дэлхийн нийтээрээ одоо тэгээд энэ даргын одоо гарын үсэг тамхтай бичиг баримтаар одоо үйл ажиллагаа явуулж иргэнийхээ одоо байр суурийг тодорхойлно бичиг баримтаар. Тэгээд тодорхойлсон байр суурийн эрхийг хамгаална бичиг баримтаар. Тэгээд бичиг баримтын үндсэн хуулиар хууль мөрдүүлж хуулийн хариуцлага тооцож иргэн бүртээ одоо ингэж ажилтдаг ийм механизм байгаа болохоор тэгэхээр энэ төлөөлөл удирдах ёсны дарга гэдэг эрх мэдэл чинь одоо энэ бичиг баримтын хуулийн харилцааны системийн эрх мэдэл болохоор одоо эн чинь хоцрогдоод яагаад гэхээр цахим харилцаа гараад ирсэн болохоор цахим харилцаагаар одоо иргэнийхээ хиймэл оюун ухаанаар цахим харилцааны хиймэл оюун ухаанаар иргэн бүрийнхээ байр суурийг тодорхойлоод хиймэл оюун ухаанаар шүү дээ. Тэгээ иргэн бүрийнхээ эрхийг хамгаалаад одоо тэр хиймэл оюун ухаанаар тэгээд хамгаалаад иргэн бүрийнхээ одоо хуулийн хариуцлага ямар хуулийн хариуцлага хүлээх үүрэгтэй тэр хуулийн хариуцлагын тооцоод одоо ингээд ажил шийдвэр гаргадаг тийм одоо цахим харилцааны хиймэл оюун ухаанаар иргэн бүрийнхээ байр суурийн эрх үүргийг тодорхойлж хуулийн хариуцлага тооцдог тэр цахим системийн төр засаг байхгүй. Ийм цахим харилцаанд тийм харилцаа байхгүй. Тэгэхээр зэрэг ямар ч төр засаггүй ийм хуулийн харилцааны систем ороод ирэхээр нөгөө нэг бичиг баримтын хуулийн харилцаагаар шийдвэр гаргадаг угаасаа тэр төлөөлөн удирдах ёсны дарга гэдэг эрх мэдэлтнүүд чинь тэр цахим баримтын хиймэл оюун ухаанаар одоо яах вэ? Хэнийг өөртөө яаж ашиг олох вэ? Одоо ингээд ажлын байрыг яаж булааж авах вэ? Одоо ингээд ард түмнээс яаж ашиг олох вэ? Яаж эрх мэдлээ тогтоох вэ? Тэр хиймэл оюун ухаанаар
ард нийт болгоны нийгмийн байр суурийг тодорхойлоод тэрийг эрхийг хязгаарлаад ажил мажлаа булааж аваад тэр эрх мэрхийн одоо эвдэд зүүтгээд тэгээд хуулийн хариуцлага тооцох тэр механизмын хуулийн хариуцлагагүй ямар ч хуулийн хариуцлагагүй тийм захирам систем болгож одоо ингэж хэрэглэх үү гэдэг тэр эрх мэдэл нь одоо эднэрийн гарт байгаа болохоор тэгэхээр одоо энэ захим харилцааны алуур орж ирээд энэ эднэрт чинь одоо ийм аймаар ирэх өгөөд тэгсэн болохоор одоо энэ төлөөлөл удирдах ёсны дарга гэдэг энэ эрх мэдэлтнүүд чинь одоо ямар ч ард түмэндээ хайр мэдрэмжгүй одоо харгас хэрцгий шудраг бус одоо нэг иргнийг нөгөө иргнээр нь дарамтлуулж одоо ингээд шудраг ёсны төлөө тэмцсэн энэ тэмцэгчдийг нөгөө хүмүүст нь одоо ингээ мөнгө албан тушаал эрх мэдэл эд баялаг одоо тэднэрт хуваарлаад за та нар энэ тэмцэгчдийг одоо гутааж гүтгэж одоо барьж хориулж одоо ингээд ийм юу яа нэр хүндээ нь гутааж ингээд тийм захим системээр нөгөө хуулгүй систем чинь тэр чинь нөгөө иргэнийхээ байр суурийг хамгаалж чадахгүй систем юм чинь хуулгүй. Тэгэхээр тэр систем рүү оруулаад тэр хиймэл уяухан одоо юу муугаар энэ захим сүлжээгээр бол одоо ингээд тэр шудраг ёсны төлөө эрэгтэй хайрлах одоо хайр мэдрэмжтэй шудраг ёстой төр засгийн төлөө зүтгэж тэмцэж байгаа энэ тэмцэгчтэй тийм тороолуудаар ингэж ядлуулдаг одоо тийм шудраг бус ийм төр засаг бий болцсон ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ нь одоо юунаас болж юм гэхээр ерөөсөө хуулийн хариуцлагын системийг солих шаардлагатай. Өөр ямар ч эмчилгээ байхгүй. Энэ хайр мэдрэмжгүй төр засгийг яах вэ гэхээр ард түмнээ хайрладаг, шудраг ёсыг тогтоодог тийм захин харилцааны хуулийн системд шилжүүлээд тэгээ хамтын хариуцлагатай иргэдийн эрхт одоо төлөөлөн удирдах ёсны даргын эрхт биш. Тэр хиймэл оюуханыг захим хуулийн харилцааны системийг хэн эрх мэдэлтэй авах гэдэг юм гэхээр хамтын хариуцлагатай иргэдийн эрх мэдэлд одоо шилжүүлэх тэр хиймэл оюухан захим сүлжээний хуулийн харилцааны системийг тэгээд тийм тогтолцоонд оруулах тэгжил эмчилнэ. Тийм ард түмэндээ хайртай, ард түмэндээ шудраг ёстой, ард түмэн их орондоо хайртай шудраг ёстой тийм захим төр засгийн хуулийн харилцааны системийг тогтоож иж тэрвгээр л одоо бид нар нийгмийн байр суурь эрх үүргээ одоо алгачаалгүй хамгаалуулж тэгээд үүргээ одоо хуулийн хариуцлага биелүүлээд явах тэр үүргээ адилхан одоо хуулийн хариуцлага тооцоолж ингэж ажиллах тийм төр засгийн систем оруулахаас өөр ямар ч эмчилгээ байхгүй. Энэ 126-д энэ засгийн газар энэ шүүх 3 шатны шүүх хурал үндсэн хуулийн цэцэр гэдэг одоо тэр хуулийн харилцааны системийн хуулийг санаачлан батлах улсын их хурлын эрх мэдэл, хуулийг хэрэгжүүлэх засгийн газрын эрх мэдэл, хуулийг шүүж мөрдүүлэх шүүх засаглалын эрх мэдэл, ийм 3 хуулийн эрх мэдлийг бол одоо ард түмний гарт одоо ингээд хамтын хариуцлагатай иргэдийн гарт ингээд өгнө. Тэргүй юугаар одоо иргэд чинь одоо юугаараа тэр эрх мэдлийг авах юм гэхээр хиймэл оюуханыг ажилуулчихна. Хиймэл оюуханыг ажилуулад хиймэл оюуханаа програмчлахтаа яах вэ гэхээр одоо энэ Монгол улсын иргэн бүрийг хайрлах гэхэр чинь иргэн бүрийн байр суурь эрх үүргийг одоо зөрчиж болтгүй тийм програмчлаад тийм үйлдэлээр эрх мэдлэр тэр хиймэл оюухан чинь өөрийн гэсэн эрх мэдэлтэй байгаа шүү дээ. Одоо ингээ мэдээлэл харилцаа одоо бүх юу тэгээд тийм хайрын эрх мэдлээр програмчлаад тэгээд шудраг ёсоор програмчлаад тэгээд тэрийг ажилуулад тийм програмаар хийж ажилуулж яах нь гэдэг одоо тэр төр засгийг эрх мэдлүүдийг тэднийг дарга биш холбогч болгоод тэгээд хянаад сууж идэг. Бүгдээрээ одоо тэр хиймэл оюухач угаасаа мэддэг. Тэр тийм хууль зөрчил тэгчлээ шүү. Тэрийг одоо тийм шүүхийн юугаар юуг ингэн гэд байр суурийн тэгм ингэн гэд нэг ч гэмт хэрэг хийлгэхгүй. Нэг ч ард түмний эсрэг, их орны эсрэг
буруу шийдвэр гаргуулдаггүй тийм хуулийн систем рүү оруулах тийм тэрнээс өөр эмчилгээ байхгүй. Тэгэхээр тэрийг юугаар би одоо яриад байна гэхээр би бол одоо бясалгалч. Хүн юуны бясалгалч юм гэхээр Чингис хааны алтан аялгауны бясалгал гэж одоо ийм бясалгал байдаг. Одоо Чингис хааны алтан аялгауны нууц аялгау гэдэг чинь бясалгал байхгүй. Тэгээ энэ бясалгалыг би хийгээд олон жил хийж байна бэ. Тэгээд ингэсэн чинь гэрэл аялгауны бясалгалаар дамжиж одоо энэ төрийн бясалгал Чингис хааны төрийн бясалгал руу дамжиж ороод энэ харилцаа бүгдийг нь үзээд одоо энэ цахим харилцаа гэдэг чинь шинээр гацрээд энэ бичгийн соёлын харилцааг одоо бичгэрэнтийн хуулийн харилцааг одоо халаад цахим харилцааны хуульд оруулах юм байна гэдэг тийм Чингис хааны зарлиг байна. Зарлиг бошго. Одоо энэ бошгууд одоо ингээд Чингис хааны алтан дээд гэрээ энэ Мөнх тэнгэрийн бошго Монгол гэрээвсийн эдэргээд одоо ийм Чингис хааны алтан аялгауны нууц номын бясалгалын номнууд байхгүй юу эдгээр чинь. Тэгээд энэ бясалгалаараа үзээд ингэсэн чинь Чингис хааны зарлиг байсан. Чингис хааны зарлигийг би одоо ингээд төр засагт авчирч өгч байгаа. Одоо ингээд өгч байна. Тэгэхээр өгч тэмцэн өгнө. Тэгэхээр энэ миний энэ зарлигийг энэ хүлээж авахгүй байх тийм үйл тохиол руу ороод сөрөг хүч төр засгийг эзэлсэн. Сөрөг хүч ард түмнийг эзэлсэн. Ард түмнийг юуг нь эзлэх үү гэхээр одоо төрийн эрх мэдэлд ойрхон байгаа. Тэгээд энэ бүх байгууллагын дарга нар гэсэн үг шүү дээ. Энэ хувийн мөвийн одоо төрийн байгууллага эдгээр чинь юу юм гэхээр нөгөө эрх мэдэл байхгүй. Хуулийн харилцааны системийг одоо ингээд иргэнийхээ байр суурийг тодорхойлж хамгаалж хуулийн хариуцлага тооцох ёстой тэр эрх мэдэл захиргааны эрх мэдэл чинь одоо энэ бүх дарга нарт байдаг. Тэгсэн эднэрийг сөрөг хүч эзлээд авсан. Сөрөг хүч гэдэг чинь юу байдаг юм гэхээр шудраг ус хайргүй тийм л хүч гэдэг байхгүй. Шудраг бус хайргүй тийм хүч. Тэгэхээр эднэрийг яагаад эзлээд авсан гэхээр одоо энэ бичгэрэнтийн хуулийн харилцааны системээр иргэн бүрийнхээ нийгмийн байр суурийг хамгаалж эрх үүргийг тодорхойлж хамгаалаад хуулийн хариуцлага тооцдог энэ бичгэрэнтийн хуулийн харилцааны системийг мэр хууль ёсыг тогтоож байгаа улсын их хурл гэдэг. Улсын их хурл. Энийг буруу системээр тогтооход энэ гэсэн үг шүү дээ. Одоо хоцрогдсон системээр хууль ёсыг тогтоож байгаа улсын их хурлын төлөөлөн удирдах ёс байна. Тэр чинь одоо ард түмнийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэгээд тэр эрх мэдэл чинь хууль ёсыг тогтоож байгаа эрх мэдэл чинь бүх байгууллага дотор байгууллагуудын хууль ёсны дүрмийг одоо ингээд тогтоодог. Тэр эрх мэдэл чинь байгууллагын дарагт байна. Тэгээ захиргаанд байна. Энэ бүх одоо захиргаанд. Тэгээд хууль ёсыг одоо энэ бичгэрэнтийн хуулиар үйл ажиллагаа явуулдаг төлөөлөн удирдах ёсны даргын эрх мэдлийн одоо засгийн газар. Ерөнхий сайд одоо сайдын кабинет засгийн газрын кабинет энэ эрх мэдэл байна. Хуулийг хэрэгжүүлдэг. Одоо хэрэгжүүлж ажилладаг. Тэгээд энэ эрх мэдэл чинь бүх байгууллагуудын дарга нарын одоо байгууллагынхаа дүрмээр үйл ажиллагаа явуулах тэр эрх мэдэл тэр байгууллагынхаа дүрмийг хэрэгжүүлж ажиллах тэр эрх мэдэл чинь байгууллагын дарагт байна. Яг л одоо ялгаагүй засаг гэсэн үг. Тэгээд хуулийг одоо хэрэгжүүлэх улсын үндсэн хуулийг хэрэгжүүлэх 3 шатны шүүх эрх мэдэл байна. Шүүхийн эрх мэдэл. Тэгэхээр энэ шүүх хурлын эрх мэдлийг мэдлэр хууль мөрдүүлдэг бол улсын одоо хуулийг мөрдүүлдэг бол бүх байгууллагуудын шин дарга нар байгууллагынхаа иргэний байгууллагынхаа одоо ингээд хууль эрх зүйн хуулийн хариуцлага тооцох тэр шүүх эрх мэдлийн бас ингээд өөртөө байж байгаа байхгүй төлөөл удирдах зөвлөл мөвлөл тэр дарга гэдэг ингээд тэгэхээр хууль дүрмийг тогтоох хуулийг хэрэгжүүлэх хуулийг шүүж мөрдүүлэх тэр эрх мэдэл чинь бүх байгууллагуудын дарагт байна гэсэн. Энэ чинь төлөөлөн удирдах ёсны даргын эрх мэдэл. Тэгэхээр энэ даргын эрх мэдэл дээр чинь одоо энэ дэлхийн бүх одоо энэ тогтолцооны даргын эрх мэдэл дээр өнөөдөр шудраг бус
хүчин, сөрөг хүчин очоод эзэлсэн. Тэр нь шудраг бус сөрөг хүчин үйл ажиллагаа явуулахаар яадгийг гэхээр байгууллага байна уу, улс орн байна уу, юу ч байна уу хамаахгүй. Ерөөсө хайргүй. Ерөөсө хайргүй. Ганцхан өөрийгөө боддог тийм шийдвэр гаргадаг тогтолцоо байхгүй. Тэгэхээр одоо ингээ Монгол улсыг өнөөдөр одоо ингээд ард түмний шудраг бус одоо сөрөг хүч эзэлсэн байна. Төр засгийн шудраг бус юу эзэлсэн байна. Хайр мэдрэмжгүй тийм сөрөг хүч эзэлсэн байна гэж би хэлж байгаагийн учир нь юу гэхээр энэ даргыг тойрон хүрээлсэн тэр долоогч нар одоо ингээд даргыг тойрон хүрээлж долоодог тэр хүмүүс тэр чи ард түмэн. Тэгээд энэ шударгасны энэ тэмцэгчдийг их орноо хамгаалж тэмцэгчдийг одоо ингэж тороолцдог, тэд нарыг гутааж байдаг тийм долоогч нарын чинь одоо ингээ ард түмэн байгаа байхгүй. Ард түмэн жагсыг тэмцэе гэхээр ерөөсөө тэмцдэг. Тэгээд ингээ дуугаар надад хамаагүй бол одоо тэрүүнд оролцох хэрэггүй гисэн байртай одоо нэг бол тэр даргын одоо төр засгийн тэндээс хаялгаар нь амьдэрдэг одоо эрх мэдэлд ойрхон байдаг. Тэнд авилгал өгч байгаа нөгөө бусдыгаа дээрлэх дарамтлж одоо шудраг ус шийдвэр гаргуулдаг тийм хүчин авилгал өгдөг. Тийм хүчин нь одоо ингээд төрийн сөрөг хүч болцсон. Ард түмний сөрөг хүчин болцсон байгаа болохоор ард түмэн ч одоо ингээд тийм сөрөг хүчин тэднэрт л эрх мэдэл байгаа шүү дээ. Төрийн эрх мэдэл. Тийм болохоор ард түмэнд тэр эрх мэдэл сөрөг хүчинд эзлэгдэж одоо төрийн захиргааны эрх мэдэл. Тэгээд энэ төр засаг нь бас ингээд эзлэгдэж. Тэгэхээр одоо яах вэ гэхээр одоо энэ тэмцэгчд яаж ийн вэ гэхээр ерөөсөө л одоо тийм эрх мэдлийн энэ шудраг ус сөрөг хүчний төл эсэргэл тэмцэж байгаа. Тэгэхээр би одоо ингээд тэд нар бол энэ бүх тэмцэгчд яаж ийн вэ гэхээр шудраг бус нөгөө нэг юм эрх мэдэлтнүүдтэй тэмцээд байгаа байхгүй. Эрх мэдэлтнүүдтэй л тэмцээд байгаа. Энэ буруу шийдвэр гаргачлаа, ингэчлээ, оюутлахаа инглээ, хонтор гэрээ тэр ийм хулгайлаа үрийг гэж ингээл тэмцээд байгаа. Энэ уран энэ байгаль маяглыг ингээд юу ажиллаа, бузралчлаа, сүйтгэжлээ, зарчлаа, идчлээ, улгаалчлаа гэд эрхийг зөрчилчлээ гэд ингээд энэ зөвхөн энэ шудраг ус эрх мэдэлтнүүдтэй л тэмцээд байгаа байхгүй. Төлөөлөн удирдах ёстой. Тэгээ эн чинь ямар ч амжилт олохгүй. Энэ тэмцэл бол одоо ингээд ямар ч амжилт олохгүй. Нэг шудраг усыг аваад тайна, нэг хайргүй тэр авилгалчийг аваад тай чинь дахиад нэг өөр тэрнээсээ зөв улгаж гараад ир. Тийм хадаг хог шаарнууд гараад ир. Тэгэл тэр яах вэ гэхээр тэр албан тушаал, тэр байр суурь, тэр хуулийн харилцааны систем чинь энэ хിവэрэ байгаа болохоор эн чинь яагаад ч тэрийг одоо халаад солиод нэмэргүй. Тэгээд шудраг бус эрх мэдэлтнүүдтэй тэмцэж байгаа энэ улс төрийн сөрөг хүчин тэмцэж байгаа чинь тэмцээд нөгөө тхийнхаа байран дээр очоод яг нөгөө хайр мэдрэмжгүй шудраг бус хуулийн харилцааны систем чинь өөрөө ажиллаж байгаа юм чинь бичгөрөнтийн хуулийн харилцааны систем. Тэгэхээр тэр чинь өөрөө шудраг бус хүч болчих واخгүй. Тэр одоо эднэрийг буулгаад оронд нь өөрөө гараад засгийн газрын солиод өөрсдөө засгийн газар ингээ байгуулна гэдэг чинь өөрсдөө ингээд шудраг ус хүч болчих. Тэгэхээр эн чинь тэмцэл явуулаад ямар ч ашиггүй ийм байна. Тэгэхээр би одоо яах вэ гэхээр би энэ хайр мэдрэмжгүй энэ шудраг бус энэ сөрөг хүчийг авч явах гэдэг байхгүй. Тэр сөрөг хүч нь хаана хуулийн хүч нь хаана үнэ гэхээр хуулийн харилцааны системтэй байна. Энэ захин баримтын хуулийн харилцааны систем гэдэг чинь шал өөр хүмүүс нь дэлхий дээр нэг ч хэрэгжилж үзээгүй. Одоо хэрэглэх тийм арга ухаан нь юу ч байхгүй. Тэрийг одоо яаж иргэнийхээ байр суурь хиймэл оюун ухаанаар яаж иргэн бүрийнхээ байр суурь эрх үүргийг тодорхойлуулж хамгаалуулад тэр хиймэл оюун. Тэгээд хуулийн хариуцлагыг алгачаалгүй адилхан тооцоолаад тэр хиймэл оюун ухаанаар. Тэгээ ард түмэндээ алгачаалгүй хайртай, алгачаалгүй шудраг ёстой. Тийм захин төр засгийг одоо яаж байгуулах, тийм төр засаг байдаг гэж тогтолцоо байх ёстой гэдэг тийм ойлголт байхгүй.
Одоо энэ дэлхийн 8 тэрбум хүн дээр хүнд тийм ойлголт байхгүй. Тэгэхээр би одоо Чингис хааны алтай аялгуунуудаар бясалгаад Чингис хаантай уулзаад сүнсээрээ уулзаад Чингис хаанаас тэр цахим эрдний одоо хуулийн харилцааны системийг ингэж тодорхойлж одоо юу яа соёл гэсэн тэр зарилгийг Монгол улсын их хурл, засгийн газар, ерөнхийлөгч энэ гуравт одоо ингээ буулгаж Чингис хаан надаар дамжуулаад ингээ буулгаж. Би одоо тэр хуулийн харилцааны системийг одоо ингээ буулгаж өгөх гээд явж байна. Буулгаж барих гээд. Одоо зарилгийг, Чингис хааны зарилгийг одоо ерөнхийлөгч хүрлсүх, одоо засгийн газар ийм бүх кабинетийн гишүүд, одоо засгийн газрын ерөнхий сайд болоод бүх кабинетийн гишүүд, улсын их хурлын дарга болоод 126 гишүүдэд тус бүрд нь одоо ингээд Чингис хааны зарилгийг та нар бол хуулийн механизм. Энэ хуулийг ёсыг тогтооход, цахим хууль ёсыг тогтооход цахим харилцааны хууль ёсыг хэрэгжүүлээд цахим хууль ёсыг хариуцлагатай одоо хууль ёсыг мөрдүүлдэг тэр хуулийн харилцааны системийн механизм нь одоо та нар учраас та нар одоо бичиг баримтын хуулийн харилцааны системийг халаад энэ цахим баримтын хуулийн харилцааны системийг тогтоо хэрэгжүүл мөрд гэдэг тэр зарилгийг би одоо ингээд Чингис хааны зарилгийг буулган барина. Би энэ гурван хүчинд тэгээд буулган бариад ингэхэд юу болж ийн гэхээр тэнд одоо сөрөг хүч, энэ сөрөг хүч чинь амар хүчтэй. Одоо ингээд торол сүнслэгээрээ одоо ингээд энэ хайр мэдрэмжгүй одоо тэр амиа бодсон тийм үглэх хүч байхгүй. Одоо ард түмнийг хайрлах, эх орноо хайрлах хайр мэдрэмжгүй, шударга ёс байхгүй. Тийм хүмүүсийн хүч одоо ингээд тийм төр засгийг эзэлсэн байгаа, 126-г эзэлсэн байгаа. Энэ ерөнхийлөгчийг эзэлсэн байгаа, энэ засгийн газрыг эзэлсэн байгаа, энэ ард түмнийг эзэлсэн байгаа. Тэр шударга бусын хүч чинь одоо ерөөс ингээд айхтар байгаа байхгүй. Ганц намайг одоо ингээд миний үгийг хүлээж авахгүй, намайг хийлгэхгүй, замд нь алах удах одоо тийм аюултай тийм хүч. Тэгээд тэрүүнд буулгах барихад нөгөө тоож авахгүй, хүлээж авахгүй, сонсохгүй одоо ингээд ийм болох гэдэг чинь тэрийг замхруулах гэдэг ингээд байна. Тэгэхээр би яах вэ гэхээр одоо энэ дуу хоолойгоо хүргэж ингээд өгөхийн тулд энэ бол Чингис хааны зарлиг мөн юмаа өгөхийн тулд амиараа өргөх гэж байна. Одоо би амнасаа эднэрийн гарт тушаагаад би амиа өгчин одоо ингээд тэр зарилгийг буулгах та. Одоо Чингис хааны зарилгийг буулгах та. Яагаад гэвэл би Чингис хаан надад тийм одоо зарилэг өгсөн. Чи амнасаараа хүрг одоо энэ төр засагт. Тэгээд энэ ажиллагаа маань одоо ингээд явагдаж байна. Энэ би тэгэхээр одоо энэ төр хуулийн харилцааны системийн зарилгийг энэ улсын их хурл, засгийн газар ерөнхийлөгчд гардан барь хүргэж өгнө. Одоо ингээд оруулж өгнө төр засагт. Тэгээд тэр зарилгийг хүлээлгэж өгөхөд одоо ингээд хийх ажил ингээд явагдаж байна. Тэгэхэд нөгөө сөрөг хүч чинь яагаад авахгүй гэхээр одоо ингээд миний энэ юуг замхруулна, замд нь барьж авна, одоо хуулийн хариуцлага тооцсон барьж авч шорон тийм нэг бол ална. Одоо ингээд шүү дээ. Одоо нөгөө тороол нөгөө хамаатан садан бөхсдөлгч нөгөө тороол юунууд нь одоо ингээд ийм шудраг ус системд үйлчилж байгаа энэ сөрөг хүчинд автцсан энэ монголчууд чинь одоо ингээд дарганч байна, даргыг дойрсон тэр долоогч нар, дор үрэлгч нар байна. Одоо ингээд тэд нар нь намайг хургуулахгүй байхгүй. Тэгэхэд би тэгээд ингээд замхруулж байгаа тэр чинь нэлээд их ажил байгаа. Тэрнийхээ учрыг би ярих гэдэг. Тэр одоо ингээд бүхлүүд нь чинь одоо ингээд би Чинхавагшийн одоо агшин зур бэлэг нээгдэх түлхүүр гэдэг энэ ном байна. Энэ бэлэг нээгдэх. Тэгээд энэ чинь одоо Монголын нууц товчоо гэдэг ном байгаа. Энэ Чингис хааны зарлиг
бошиг энэгээр дамжиж ирсэн. Монголын нууц товчоор. Тэгээд энэ Чингис хааны Алтай айлгуу нууц гэдэг энэ ном байна. Энэ хоёр номоор дамжиж ирсэн. Энэ хоёр нууц байгаа. Монголын нууц товчооны нууц. Чингис хааны Алтай айлгууны нууц чинь тэгээд энэ нууц руу би сүнсээрээ орж аялж энэ Чингис хааны зарилгийг тасч явна гэхээр яах вэ гэхээр энэ лүү би юугаар орох вэ гэхээр орж чадахгүй. Энэ дэлхий дээр энэ Чингис хааны нууц руу оруулах ямар ч хүчин байхгүй. Тэгэнгүүт энэ бошгоор Чингис хааны зарилгаар одоо Чинхаа багш гэдэг энэ гэрэл аялгауны бясалгалын багш байна. Тэгээд энэ багш зарлиг буулгаад энэ агшин зуур бэлэг нэгдэхийн түлхүүр гэдэг энэ ном баг. Агшин зуур бэлэг нэгдэхийн түлхүүр гэж байгаа. Тэгэхээр энэ бэлэг нэгдэн гэдэг чинь сүнсээрээ аялна гэсэн үг байхгүй. Гурван ертөнц рүү. Тэгэхээр энэ нууц руу энэ хоёр нууцыг тайлаад энэ түлхүүрээр агшин зуур бэлэг нэгдэхийн гэрэл аялгауны бясалгалын түлхүүрээр тайлаад Чинхаа багш. Тэгээд би одоо ингээд орсон байхгүй юу? Энэ Чинхаа багшийн бясалгалд анх ороод тэгээд юу байсан? Энэ Монголын нууц товчоо Чингис хааны Алтай айлгууны нууц руу ингээд орж энэ төрийн нууц руу орж одоо матрикс гэсэн үг байхгүй. Энэ сүнслэг харилцааны хувьд бол одоо үүлийн үрээр энэ тулж байгаа шударга хүчтэй ард түмэн байхад одоо шударга ёсны төлөө ард түмэн байхад тэр дотор чинь шударга ёсыг байгуулахгүй шударга бус. Тэгээ хайр мэдрэмжгүй тийм одоо энэ тороолгууд гэдээ би яриад энэ төр засгийн эзэлсэн ийм сөргөч сүнснүүд байгаа байхгүй хүмүүс. Тэгээд тэдний чинь үүлийн үрн ингээд хоорондоо ингээд тэмцэлтэй байдаг байхгүй ингээд үүлийн үрн ингээд тэмцэлтэй одоо нэг нь юу хийж яхад нэг ингээд үүлийн үрээрээ тэмцэлж байдаг. Тэгэхээр би тэр чинь одоо матрикс систем баг. Матрикс одоо ингээд тэгээд тэр лөө ороод би одоо ингээд тэр юунаасаа ямар учир шалтгаанаар энэ урд насандаа энэ Чингис хааны үүлийн үрт Чингис хаантай өв шунзантай юм чивэлт хөх толботой дүрцэн мөртлөө гадны харийн сүнс байгаа. Тийм сүнснүүд ирдсэн байгаа юм байна шүү дээ. Энэ одоо энэ сөргөч долоогч эдэргээд байдаг энэ шударгуус хайр мэдрэмжгүй төр засгийн тогтолцоог хамгаалаад байдаг. Энэ хүмүүс чинь эрх мэдлийг хамгаалаад байдаг хүмүүс чинь одоо ингээд үнэн чанартай бол энэ төрийн Чингис хааны төрийн эсрэг урд насандаа үүлийн үрийн тийм шунзантай байсан хүмүүс юм байна шүү дээ. Тэгээ Монгол хүний биеийг болоод төрчихсөн. Тэгээд тийм тэрий чинь чивэлт хөх гэж одоо ингээд Чингис хаан бүр 800 жилийн өмнө босголцсон байна шүү дээ. Чивэлт хөх та нар дээр ирэн шүү, та нар дээр одоо ингийн шүү гэд хэлчихсэн. Би тэрийг мэдж авахын тулд одоо ингээд гэрэл аялгауны бясалгалаар бясалгаад тэгээд юу байсан баг. Тэгээд тэр нь болохоор ингээд матрикс систем байхгүй. Тэгэхэд одоо энэ тэмцээд байгаа. Энэ шудраг бус энэ төр засагтай тэмцээд байгаа жагсаач тэмцээч. Энэ одоо Петро Чайна даалчин Томск компанид юу вэ нэг юм яриад одоо энэ ноён уулыг ухах гээд байна. Энийг ингээ болиулаач энтергээд ард түмэн тэгээч гал гуугаал нэг хэдийн юмнууд ингээл өрөвичэл ингээл тэмцээд ингээд байгаа шүү дээ. Ноёдлогын гэрэмэрэ энтергээд фэйсбүүкээр орлол хашгаал ингээл тэгээд байгаа. Тэгэл тэр хүч чинь одоо ингээд жинхэнэ одоо босоо хөх Монгол сэрхүүтэй тийм хүмүүс байгаа байхгүй. Үүлийн өрн одоо ингээд Монгол хүмүүс жинхэнэ босоо хөх сэрхүүтэй Монгол хүмүүс. Тэгэхээр ийм чивэлт хөх босоо хөх гэдэг ийм хоёр үүлийн өрттэй хүмүүс одоо ингээд энэ төрийн одоо шудраг ёсыг булаацалтаад эрх мэдлийг булаацалтаад нэг нь шудраг байлгах гад нөгөөх нь шудраг бус байлгах гад нэг нь ард түмэндээ хайр мэдрэмжтэй байлгах гад нөгөөх нь ард түмнийг харгас хэрцгий аргаар өөртөө тусгаар тогтнолыг алгуулах гээд ингээд тэмцэлтэй байгаа энэ хүмүүсийн тэмцэл байхгүй энэ тэр чинь одоо Алтай айлгууны Чингис хааны Алтай айлгууны бясалгал чи юуг үздгийг гэхээр тэр тэмцлийг ингээ үзээд байна. Тэгээд тэр тэмцэл нь одоо бодит амьдрал дээр хин юм бэ? Тэр чивэлт хөх нь хин байна. Одоо тэр уул уурхаан гэрээ оюутлогын гэрээ хийгээд идэх тэр баяр зогт энэ гэдэг чинь хин юм бэ? Тэр босоо хөх Монгол юм уу? Тэр чивэлт хөх Монгол юм уу? Монгол хүн нь Монгол хүн.
бүр заалшгүй одоо ингээд тэр хятадын ирлийз байсан ч юм аахгүй тэр хоёр. Тэгэхэд тэд нар чинь одоо сүнсний хувьд одоо хин юм бэ гэдгийг одоо ингээд би таньж мэдэж одоо тэр үлийн өрийн учир шалтгааны үлийн өрийн шүтэн барилтлах энэ Монгол улсад яагаад ирээд шүтэн барилтаад ингэсэн ямар зорилготой эдгээр чинь ийм үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тэгээд нөгөө торол тэмцэгч гэдэг байгаа энэ хідэн нөхдөч хэрүүл урал хийгээд идэг энэ нөхдөчүүд ямар учиртай ингээд байгаа ямар үлийн үртэй болоод эдгээр ингээд байгаа юм бэ гэдгийг ингээд үзээд аялсан. Тэгэхэд одоо юу яасан? Чингис хаан надад ямар үр өгсөн гэхээр эхлээд Чинхавагч зарлиг буулгацсан байгаа, сүнсний зарлиг буулгацсан. Гэрэл аялгауны бясалгалтаа энэ миний элчийг одоо хүлээж аваа. Тэгээ оруулаад гэрэл аялгауны бясалгал зааж өгөөд тэр Чингис хааны Алтай аялгауны нууц руу одоо тэр төрийн матрикс сүлжээ рүү оруулж одоо сүнсээр нь одоо энэ хүмүүсийн тэмцлээд энэ юу болоод байгаа энийг дэлхийн гаргийн энэ шудраг бус байдал хайр мэдрэмжгүй төр засгийн тогтолцооны шалтгаан юу юм тэрийг одоо үзүүлэх тэр Чингис хааны Алтай аялгауны нууц руу оруул гэд намайг тийм зарлиг өгсөн чинь байна. Одоо сүнсний зарлиг Чинхавагчд өгсөн юм байна. Тэгээд Чинхавагч намайг одоо ингээд миний дотоод зүүн бэлэгт энэ Чинхавагчдод шавараа гэдэг тийм зөнгөөрөө мэдэх одоо тийм зүүн бэлэгт тийм зарлиг болгоцсон. Би тэгээд зөнгөөрөө одоо Чинхавагшийн гэрэл аялгауны бясалгалд яваад орсон чинь цорын ганц намайг одоо дагуулад тэр Чингис хааны Алтай аялгауны нууцаар бясалгуулад ингээ үзүүлсэн. Тэгээд энэ бүх учир шалтгааныг үзээд ирсэн чинь Чингис хаан юу гэж надад хэлсэн гэхээр одоо энэ бичиг баримтын хуулийн харилцааны системийг хална. Тэгээд захин баримтын хуулийн харилцааны системийг шинээр байгуулна. Одоо ингээд төр засаг байгуулна. Хамтын хариуцлагатай иргэдийн төр засгийг байгуулна. Тэгэхээр энэ бичиг баримтын захин баримтын хуулийн харилцааны систем гэдэг чинь хиймэл оюун ухааны шийдэл байдаг. Хиймэл оюун ухаанаар одоо ингээ иргэн бүрийн байр суурь эрх үүргийг хамгаалаад хуулийн хариуцлага хүлээлгэх тийм хуулийн механизмын эрхийн өгнө. Одоо энэгээр ингээд шүүх мөнхийн оронд одоо ингээд хүмүүст тийм ял оногдох юм байна, тхих юм байна, тэрийн энэ зөв юм байна, энэ буруу юм байна гэдгийг одоо хиймэл оюун ухааны прокурорын эрх мэдлийг авах гэдэг шүү дээ. Нөгөө юу чинь хиймэл оюун ухаан чинь. Энийг тэдэнд тийм шийтгэл өгье шүү, энийг тгий шүү, энэ ингийн шүү гэдэг тийм шудраг ёсны шийтгэл өгдөг тийм хиймэл оюун ухаан болгох гэдэг. Тэгээд тийм төр засаг болгоход одоо тэр энэ захим систем чи хиймэл оюун ухаан чинь ямар ч тийм хүн шиг одоо энэ мэдрэмжгүй ерөөс яг шудраг ёсоор ингээд програмчлчих юм бол яг тэргээрээ ямар ч хайр мэдрэмжгүй найраагүй зүгээр ерөөс ингээд найраагүй тэрийг авч хэлцэх юм байхгүй. Тэр яагаад гэвэл хайр мэдрэмж байхгүй. Тэр чинь үзэн ядалж байхгүй. Сэтгэл хөдлөл гэсэн юм байхгүй. Уур хилэн хайр мэдрэмж гэж хоёр туул руугаа туйлших тийм тэр хүний оюун санааны туул байхгүй. Тэр хиймэл оюун ухаан. Тэгэхээр зэрэг яах вэ гэхээр тэр хиймэл оюун ухааны чинь шудраг ёсоор програмчлахаас гадна хайр мэдрэмжээр иргэн бүрээ хайрлаж одоо амар сайхан жаргах тийм хайраар програмчлах ёстой байна. Тэрийг ингээ хайр програмчлна. Тийм тэгэхээр зэрэг тэр чинь яаж ажиллах вэ? Тэр гэдгийг одоо тийм энэ дэлхийн хүн бүрийг хайрладаг, амьтан бүрийг хайрлах, утгат бүхнийг хайрлах тийм хайрын бурхан хүрээд ирсэн байна энэ дэлхий дээр. Тэр бурхан ямар сургаал тавьж ийн гэвэл ганцхан веган гэдэг сургаал тавьж байна. Веган хайрын сургаал. Тэр хүн чинь одоо ингээд тэр гурван юмыг л хайрлах тийм хайрын сургаал тавьж байна. Тэр хайрын бясалгал хийлгэж байна. Тэр хайрын бясалгал. Тэр хүн болгоны одоо энэ дэлхийн хүн болгоны дотор
дотоод нь сүнсэнд нь энэ дэлхийн хүн бүрийг хайрлах, амьтан бүрийг хайрлах, утгат бүхнийг хайрлах, өөртөөгөө харилцаж байгаа энэ гурван юмыг хайрлах тийм хайрын ухамсар байдаг юм байна хүний сүнсэнд. Тэр сүнсний сэрхүүг сэрээдэг тийм бурхан хүрээд иржээ. Бурхан хүрээд ирсэн байна. Тэр бурхан нь одоо гэрэл айлгууны бясалгалаар дамжуулж тэр веган гэдэг хайрыг сэрэж дэлгэрүүлж байгаа юм байна. Тийм бясалгал хийж байгаа тэрийг тэр үнтэй очиж уулз гэсэн. Тэр үнд очиж миний зарилгийг дамжуул. Тэгсэн тэр нь хэн байна гэс гэрэл айлгууны бясалгал багш нөгөө Жинхаа багш байсан өөр. Тэгэхээр би нөгөө тэрний шав болцсон байдаг. Тэгээ шавийн хувьд бол одоо багштай тийм зарлиг дамжуулж өгнө энэ гэсэн юм байхгүй шүү дээ би ч одоо ингээд. Тэгэхээр зэрэг одоо нөгөө Чингис хааны би чи илч байхгүй. Илч. Тэгэхээр Чингис хаан надад төрийн зарлиг буулгаад тэр Жинхаа багштай энэ зарлигийг аваачиж өг. Энэ цахим системийг дэлхийг холбосон цахим системийг одоо ингээд шудраг ёсоор Чингис хаан ажилуулнаа. Чингис хааны зарилгаар шудраг ёсоор ажилуулна. Тэгвэл энэ дэлхийг холбосон цахим сүлжээгээр харилцаж байгаа хүн бүр веган хайртай болж одоо энэ харилцаж байгаа харилцаа үүсгэж байгаа хүн болгоноо хайрлах, амьтан бүрээ хайрлах, харилцаа үүсгэж байгаа одоо энэ байгаль дэлхийн бүх зүйлийг одоо хайрлах. Тийм гурван хайрын веган хайрын хайраар ажил одоо тийм харилцааны хайрын харилцааны ард түмнтэйгээ тэр захим системээр харилцаж байгаа хүн болгон л одоо ингээд тийм хайртай болохоор төр засаг нь захим системийн төр засаг нь одоо ингээд иргэнэ хайрлах, өөрийнхөө улсын дотор байгаа амьтан бүрийг хайрлах, өөрийнхөө улсын хил хязгаар дотор байгаа бүх юм байгаль дэлхийг ингээд хайрлах, тийм хайртай төр засаг шийдэл гаргадаг тийм төр засаг болгож одоо ингээд тэр сургаалаа веган сургаалаа энэгээр програмчлж өгөө энэ захим хиймэл уяуханы технологиг одоо хайраар програмчлж өгөө. Би шудраг ёсоор програмчлана гэд одоо Чингис хаан тэгж штэ. Би шудраг ёсоор програмчлана. Энэ бол мөнх тэнгэрийн зарлиг. Шудраг ёс гэдэг чинь төрийн хэрэг байдаг. Тэгвэл хайр гэдэг чинь одоо юу байдгийг бурхны ажил байдаг. Энэ мөнх тэнгэрийн ажил биш бурхны. Хайраар одоо ингээд харилцах энэ сүнсийг сэрэх чинь бурхны ажил байна. Тийм учраас бурхны ажлыг хий. Энэ захим систем гэдэг. Тэгээд тийм зарилгыг дамжуулж өхийн тулд одоо ингээд захим системийн зургийг зурцсан нэг надад одоо нэг тийм захиа байдаг. Одоо 12 хуудас, 19 ширхэг хуудас тийм Чингис хааны захим системийн хуулийн харилцааны систем, дэлхийн хуулийн харилцааны систем ингэж болох юм гэсэн тийм нууц одоо сүнслэг ахуй ойлголтыг зурсан. Чингис хааны зарилгийг ингээд хүргэж өгөхөөр зурсан. Тэрийг зураад би Жинхаа багш руу очлоо. Очоод уулзах гэсэн чинь одоо 2015 оноос хойш энэ нийгэмлэгийн бясалгалч Инкват, Инкволт, Инкамглан гэдэг гурван холбогч одоо багшаа хоёрыг хооронд нь мэдээллээр холбож явах хэвээр захим системээр холбож явах хэвээр холбогч гэдэг тийм дарга юм. Уг нь бол одоо хуучин энэ бичгэрэнтийн хуулийн харилцааны системээр төлөөлөл удирдах усны дарга байхгүй. Тэгсэн чинь Жинхаа багш өөрийнхөө тэр нийгэмлэгийг тийм даргахгүй, төлөөлөл удирдах усны даргахгүй зүгээр юм холбогчийн байр суурьтай эрх мэдлэхгүй адилхан. Тэгээ зүгээр л мэдээллийг хооронд нь дамжуулж тэр хамтын урдлаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажилтдаг тийм зүгээр эрх мэдлэхгүй зүгээр юм тэр гаргасан шийдвэрийг л биелүүлж ажилтдаг тийм холбогч гэдэг эрх мэдэлтэй тийм хүмүүсийг удирдуулсан байна. Энэ Монголын энэ гэрэл айлгууны бясалгалын хүмүүсийг нийгэмлэгийг Жинхаа багшийн нийгэмлэгийг тэгсэн чинь тэр нийгэмлэгийн хүмүүс нь болсон чинь намайг яваад утсан чинь намайг би энд одоо багштайгаа уулзах гэж байгаа шүү дээ. Нэг өснөдөө бол одоо ингээ ил харах дотоод нууцаараа бол Чингис хааны зарилгийг авч яваа би сүнсээрээ дээж яваа. Тэгсэн чинь гадаад энэ бодит байдлаараа болохоор энэ төр захиргааны хуулийн харилцааны систем шүү дээ. Захиргааны нөгөө захиргаа намайг удирдах байгаа удирдлагатай л өгч ийн гэсэн үг шүү дээ. Энийг дамжуулаад өгчөөч Жинхаа багш гэхэд тийм ёстой чинь тэгсэн чинь шудраг усаар хандсан нөгөөдөл.
нөгөө өөр бус авшигтнуудын шав нарын захиа махыг бүгдийг ингээ өгсөн мөртлөө минийхийг болохоор ганцаарангийн таслаад 2015 оноос хойш таслаад жахаа багш нөгөө зарилгийг хургуулах байсан. Тэрнээс хойш би тэмцээд үлсгэлэн зарлаад үхэн натна гэж им уугаад нөгөө инквот инкамглан инкволд гэдэг гурван нөгөө холбогчий чинь нөгөө намайг тасалчихсан Чингис хааны зарилгийг дундаас нь тасалчихсан байгаа таслаад байгаа энэ гурван тэгээд тэрийг тойрон хүрээлсэн дагсан нөгөө авшигтнууд байна. Тэд нар нь одоо ингээд намайг чөтгөр шулам чи бол одоо чөтгөр шулам манай багш чам шиг хүнийг бол одоо ингээд чөтгөр шулам гэдгийг энэ сургаал нь ийм сургаал байна. Асуур маяад эзлэгдсэн байна чи гэд чи юм уулзуулахгүй гэд. Тэгэхээр жахаа багш нь юу гэдгүү гэхээр тийм шаваа зөвхөн өөрөөсөө л сүнслэг ах ойлголт асуухаар. Тэгэнгүүт чи нөгөөдөл чин тэр багшийнхаа сургаалыг бас зөрчөөд тэгээ намайг ингээд таслаад 10 гаруй жил болчихж байгаа. Уулзуулах. Тэгэхээр би нөгөө жахаа багш нөгөө энэ төрийн Монгол төрийн захим системийг шударга усны захим хуулийн харилцааны системийг одоо хайрын систем болгож бас ажиллуулах одоо тэр химэл оюуханыг тийм хайртай болгож ажиллуулах нөгөө юугаа үзүүлэх зарилгаа хүргэж өгөх гэхэд чадхаа байчихгүй. Тэгэхээр тэрийг хэрвээ би хүргээд өгчвөл яах вэ гэхээр жахаа багш тэр миний ахуй ойлголтын тэрийг хинч мэдэхгүй ойлгохгүй. Бид нэр үзээд яагаад ч ойлгохгүй юу юм гэж. Жахаа багш өөрөө үзэж аваад тэр чинь дотоод сүнсээр өөрөө хийх ажлаа мэдж байгаа юм чинь. Энэ нөгөө илч байж штэ гэл тэгэнгүүтээ за энэ ажлаа хий гэл тэгж хэлээл над тэгэл өгчих байсан. Тэгэл бол. Тэгэнгүүт яах вэ гэхээр одоо нөгөө энэ жахаа багшийн энэ олон улсын нийгэмлэгийн Монгол дахь энэ вэган гэж яриад байгаа энэ бясалгалчууд гэрэл айлхны бясалгалч нар бүгдээрээ нөгөө багшийнхаа үгийг дагах хэрэгтэй шүү дээ. Багшийнхаа үгийг дагаад энэ чинь одоо ингээд ийм вэган хуулиар одоо энэ төр засгийг хуулийг захим системийн вэган хууль болгож вэган гэхээр хүн болгоноо иргэн болгоноо хайрлах, хамтан бүрээ хайрлах, байгаль дэлхийг утгад бүхнээ хайрлах ийм хайрын вэган хайрын хуулийн систем болгох гэж явсан байж тээ бид нар хайраар л энэ улс эх орноо аврах юм байна. Хайраар л дэлхийг аврах юм байна. Хайраар бүх амьттай хайрлаж ижил бид нар юу яах юм бэ шүү дээ. Тийм хуультай болж ижил, вэган хуультай болж ижил бид нар аврагдах юм байна шүү дээ. Энэ дэлхий чинь аврагдах юм байна шүү дээ. Яагаад гэвэл энэ дэлхийг холбосон захим систем гэхээр харилцаж байгаа хүн болгон ийм вэган хайраар харилцаж тэрнээс өөр сөрөг мэдээлэл энэ төр оруулж болтгоо тийм муу муухай бузруулаа садар самуу аллах учирхийл энэ төр үзүүлсэн сурталчилсан тийм мэдээлэл оруулж болтгоо дандаа хайрладаг тийм хайрын харилцааны хуультай вэган хуультай болж иж бид нар захим системийг тэгжээж бид нар тэгж харилцаж энэ байгаль дэлхийг өөрсдөө аврах юм байна гэд нөгөөдөл чинь мэдэж ойлгонгуудаа тэгээд надтай цуг тэмцээд энэ миний одоо амь насаараа хүргэж өгнө гэдэг байгаа энэ зарилгийг Монгол улсын их хурл засгийн газар ерөнхийлөгч хуулийн сурталчилгаа хийж байгаа эдгээр бүр одоо би ингээд ярьж байгаатай адилхан эдгээр чинь бүр бүгдээрээ ингээд хуулийн сурталчилгаа вэган хууль гэдэг чинь ийм хууль байдаг юм а, ийм харилцаа байдгийг, ийм соёл байдгийг, ийм хайр байдгийг гэж бүр ингэж хийж жагаад тэгж бясалгаж жагаад энэ ажлынхаа төлөө бясалгаж жагаад тэгээд их хурл засгийн газар ерөнхийлөгчд хүргээд өгчих байлаа. Тэгсэн чинь хүргэж өгөх болохоо байлаа. Тэгээд нөгөө энэ жахаа багшийн бясалгалч нар ингээд тасалчихсан болохоор би одоо жахаа багш энэ ажлаа хий гэж хэлээгүй. Тийм болохоор нөгөө авшигтнууд нь энэ юу гэж ойлгох вэ гэхээр нөгөө гурван инкволд инкамглан гурав тасалчаад тэгээ эн чинь одоо асуур маяа байгаа шүү багшийг орлох гэж яваа шүү гэд
хилчхэр багшуудаа иймэрхүү хүний чинь сургаал дээрээ энэ гадны сөрөг хүчинд эзлэгдсэн асуур маяа болцсон ийм том багш болох гээд байгаа. Миний өмнөөс багшлах гээд байгаа. Энэ гаднах хүчийн төр засгийн эрх мэдлийг авах гээд байгаа ийм хүн шүү энэ. Энэ чинь асуурт эзлэгдсэн маяа шүү. Энэ ертөнцийг хотлох гээд байгаа хүн шүү. Шудраг ус хүн шүү. Хайр мэдрэмжгүй хүн шүү гэж одоо Чинхаа багш сургасан байна. Тэр сургаал дээр ингэж бичсэн байна гэдэг. Нөгөө Чинхаа багшийн одоо энэ сөрөг хүчний тухай бичсэн тэр сургасан сургаал юм. Одоо сөрөг хүчинд эзлэгдвэл та нар ийм болно шүү гэдэг тэрнээс болгоомжтой байгаараа гэдэг сургаал юм барьж аваад өөрөө хэрэгжүүлэхийн оронд намааг агнадаг. Тийм одоо Чинхаа багшийн сургаалаар намааг агнадаг тийм веган сургаал болгоод. Тэгээд нөгөөдөл чинь Чинхаа багшийн бясалгал чинь одоо юм веган бясалгал байгаа гингүүтээ нөгөө хүн болгоныг амтан болгоныг утга бүхнийг хайрлуулах веган харийг сэргийх бясалгал байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ гэрэл аялагууны бясалгалыг чинь ингэж хийдэг юм гээд яах вэ гэхээр энэ асуур маяа энэ сөрөг хүчинд эзлэгдсэн Бат Эрдэнэийг дэмжсэн энэ Бат Эрдэнэийг энэ бясалгалаас хөөж гаргахтаа энийг дэмжсэн нөгөө Чинхаа багштай уулзуулаад өгчих юмсан гэж яриад байгаа энэ бясалгалч нарыг нөгөө цуг байгаа номын ах эгч нараа хөөж гаргана гэж тэгж бясалгана гэд. Тэгэнгүүтээ одоо өнөөдөр гэх чинь одоо ингээ олон улсын даян хийж тэр юу бясалгах гэж гэхээр одоо тийм веган харилцааг ярьсан одоо ийм над шиг ийм хүмүүсийг одоо ингээ хөөж гаргадаг. Одоо тийм бясалгал хийгээд сууж байгаа байхгүй. Тэгээд тэд нар чинь бясалгал хийснээр яагаад хийж байгаа гэхээр тэгж бясалгаж байгаа хүмүүсийг хөөж гаргачаад оронд нь өөрсдөө бясалгаад тэгээд эн чинь бол Чинхаа багшийн гэрэл аялагууны веган бясалгал байгаамаа гэд ингээд сууж ийн гэдэг чинь нөгөө хамт бясалгаж байгаа хүмүүстэй ямар ч хайр мэдрэмжгүй хайр шудраг бус байгаа өстэй тэр чинь адилхан нэг багшийн шав байж адилхан бясалгаж ах ойлголт үзээд багштайгаа харилцах эрх мэдэлтэй байсан чинь тэднэрээ уулзуулахгүй ингэж шудраг бусаар ингэж алагчаалж үзэж хөөж гаргана гэдэг чинь тийм шудраг бус хайргүй тийм бясалгал болгоод хуурахчих. Тийм бясалгалын нийгэмлэг болгоод хуурахчих. Тэгээд нөгөө амтан бүрийг хайрлах Чинхаа багшийн сургаалч гол нь одоо амтан бүрийг хайрлах гэдэг чинь яаж байгаа гэхээр амтан бүрийг хайрлах хайртай хүн чинь амтны мах идэхэ байждаг байхгүй. Тэгээд тийм үндсэн дээр веган хоол идчих, ногоон хоол идчих. Тэгсэн чинь нөгөө холбогч инквот инк хамглан гэдэг 3 хүн тэр инк хамглан одоо мал амтнаар бизнес хийгээд одоо бүр өөрөө энэ бичлэг мэдлэгч байдаг. Тэгээ бүр мал амтнаар бизнес хийгээд тэрний хилсэн хүмүүсийг тэр юунаас халаад хөөгөөд бясалгалаас шууд хинт ч мэддэхгүй нөгөө эрх мэдлэр. Тэгээд тэрийг шүмжлээд яриад би ингээд ярьсан чинь миний эсрэг багш Чинхаа багш энэ мал амтнаар бизнес хийж байгаа энэ холбогч инк хамглан Чинхаа багш өөрөө томилж тавьсан юм. Тийм болохоор энэ бизнесийг чинь мал амтнаар бизнес хийх чинь Чинхаа багш хийлгэж байгаа. Чинхаа багшийнхаа шийдвэрийг бид нар хамгаалж байна гэдэг. Тэгээд нөгөө энэ өөрсдөө ногоон хоол иддэг. Чинхаа багш нөгөө ногоон хоол идэх гэж юу яадаг, сургадаг. Тэгэхээр өөрсдөө ногоон хоол идээд тэгээд мал амтнаар бизнес хийж байгаа тэрийнхээ болохоор Чинхаа багшийн сургаалаа, Чинхаа багшийн веганизм байгуулах гэж байгаа юм чинь. Гэт ингээ хүмүүс ойлгуулад тэгээд хүмүүст ойлгуулахаараа яах вэ? Тэгээд хүмүүст ойлгуулад яхаар өөрсдөө веган гэдэг нөгөө Чинхаа багшийн веганизм гэдгийг чинь бид нар дэлгэрүүлж байна. Яах вэ гэхээр ногоон хоолны бизнес хийж дэлгэрүүлж байна. Тэгэхээр ногоон хоолны бизнес Чинхаа багш бол ногоон хоолны бизнесийг л дэлгэрүүл гэсэн. Тийм болохоор энэ улаан хоол идж байгаа, махан хоол идж байгаа энэ хүмүүс чинь сөрөг хүч юм аа. Энэ монголчууд чинь уламжилт мал аж ахуйгаа хэрэглээд ингээд үндэснийхээ ёс заншлаар явж байгаа дэлхий гараг. Энэ дэлхий хуучин эрнийхээ тогтолцооны нөгөө нэг аратналаг ухамсарын харилцаалтай нөгөө хүчтэй нүчгүүгээ барьж жалхан үлдэж ялан дийл жалхан үлддэг байгалийн аратналаг хууль үйлчлдэг тийм
улс төрийн тогтолцоонд байсан байхгүй юу бид нар? Одоо аль хүчтэй эрх мэдэлтэй л бусдыгаа захирдаг, аль хүчтэй эрх мэдэлтэй амтан бусдыгаа иддэг. Одоо эн чинь байгалийн тийм хуулийг дагах явах тийм хөгжлийн төвшөнд явж исэн тийм ухамсартай байсан. Тэгэхээр тийм болохоор одоо ингээд тийм бие организмтай, тийм амьдралын хэв маягтай тийм хүмүүс байгаа бид нар чинь. Тийм болохоор одоо тэрийг чихаавагш ногоон хоолнд ор гэдэг чинь яаж байгаа юм гэхээр энэ нөгөө үлийн үрийн хуулийг ухамсарладаг нөгөө веган ухамсараа сэрэж бясалгах чинь хүн одоо тийм амтны мах идээгүй хоол идчихэж их сэрэгдэг байхгүй. Тэр нь одоо сэрж гарч ирдэг. Тэгэхээр тийм сургаалыг ингээд тавьж байгаа болохоос чихаавагш тэрнээс биш тэр ногоон улаан махан хоол идж байгаа хүмүүсийг ерөөсөө буруу шахаагүй, ерөөсөө эсэргүүцээ. Энд чинь байгалийн жамсараа та нар ингэж ийм байна. Тэгэхээр төрийн хууль нь веган болцохоор, цахимаар веган болгоцохоор Чингис хаан цахимаар шудраг ёсыг тогтооход чихаавагш цахимаар хайртай болгоод ингээд амтан хүн утгад бүхнийг хайрлах ийм цахим системийн веган хуультай болцохоор зөвхөн цахим системээр л цахим сүлжээгээр л мал амтан идж алах, махан хоол явах, архитаар суух, садар самууныг сурчлах, хүний наймаа хийх, янз бүрийн тийм муу мухай юм хийдэг болвол тэр хууль бус муухай юм мэдээж хийхгүй. Тэгээд хуулиар бүлээн зөвшөөрөгдсөн одоо мал амтан алж иддэг барьдаг одоо энэ махан хоол эргэлдэг садар самуун одоо секс коуч гээл одоо ингээд насанд хүрсэн хүмүүс чинь ийм сексийн харилцааныхаа сургалт судалгааг ингээд авах ёстой, бие биентэй зааж сурах ёстой, тийм харилцааны соёл байх ёстой. Тэр мэр тэгэл арх уудаг соёл байна. Одоо ингээд найруу арх уудаг соёл, тамхи татдаг амьдралын хэв маяг байна. Тийм юм чинь зөвхөн цахимд одоо насанд хүрээгүй хүүхдэд үзүүлж болтгоо. Одоо 18 наснаас доош насны хүүхдэд үзүүлж болохгүй гэхээр тэр 18 наснаас доош хүүхдүүдийг цахимаас хөөгд гаргачих биш. Харин цахим системийг хэрэгжилж байгаа тэр хуучин амьдралынхаа хэв маягаар хэрэгжилж байгаа махан хоол иддэг, архины соёлтой, тамхины соёлтой, тийм сексийн харилцааны соёлтой, одоо тийм насанд хүрсэн хүмүүсийн амьдралын хэв маягийн соёлтой тийм хүмүүсийн хэв маягийг одоо махан хоол иддэг хүмүүсийн махан хоолны хэв маягийг архины худалдаа 8 үйлчлэгээ, тамхины худалдаа 8 үйлчлэгээ тэрийг зөвхөн одоо цахим систем дотор хязгаарлаад одоо насанд хүрэгчдийн групп чат дотор, махан хоол хэрэглэгчдийн групп чат дотор оруулаад, арх хэрэглэгчдийн групп чат, тамхи хэрэглэгчдийн групп чат, насанд хүрсэн хүмүүсийн сексийн харилцааны групп чат, одоо ижил хүүстэн байдаг юм уу? Ижил хүүстний групп чат, насанд хүрсэн хүмүүсийн одоо ингээд сексийн боловсрал авах групп чат мат одоо ингээд оруулчихдаг. Тэрүүндээ юу оруулдаг? Насанд хүрээгүй хүүхд оруулдаг. Тийм л харилцааны систем болгочих байхгүй. Тэгэхээр чинь одоо ингээд нөгөө ижил хүүстний чинь сексийн харилцааг хайрлаад хамгаалчихж байна. Шударгасаар тогтоочж байна. Шударгасаар хуульчилж байна. Веган хуулиар хуульчилж байна, хайрын хуулиар. Тэгээд нөгөө зүгээр одоо том хүмүүсийн чинь зүгээр ингээ хэм маягтай хүмүүсийн чинь сексийн харилцаа нь одоо та нар ингэж гэрүүлээс садар самуун энэ байхгүй зүгээр энэ сексийн боловсролыг ингэж эзэмших ёстой шүү та нар. Ингэж соёлтой харилцах ёстой шүү гэр бүлтэй гэдэг тэр сургуулийн юунда ингэж өгчөж байна. Групп чатаар, хаалттай групп чатаар. Ингээд явчих байхгүй. Тэгэхээр зэрэг ингээд энэ цахим системийг чинь ингээ харахаар энэ цахим системээр харилцаж байгаа хүн бүр бие бинийгээ хайрлаа. Одоо ингээд хүн бүрийн бие амтан бүрийг хайрлаа. Одоо ингээд цахим системээр ямар нэгэн амтны тухай ярьлаа л бол тэрийг хайрлах, галхал юм ярихаас биш тэргээр бизнесийн ялын худын энтер гэх юм байхгүй. Тэгэхээр чин амтан бүрийг хамгаал. Тэгэхээр энэ байгалийн утгад бүхнийг хамгаал. Одоо энэ жамсаар байгаа байгальдлыг чинь
ерөөсө хулгайлж аваад тэргээр бизнесийгээ ашиг болоод алдар нэр хүртээд ингэн тэгэн энэ гэсэн юм ерөөсө баг хүмүүс. Энэ чинь яг зүү тогтлоор нь байгалийн комиссар нь хүмүүс яаж хэрэглэх ёстой, яаж соёлтой хэрэглэх ёстой. Ингээд амьдрал ахуйгаа энэ байгаль дэлхий дээр яаж энэ байгаль дэлхийг хайрлаж амьдрах ёстой. Тэр бүх харилцаагаараа ингээд харилцах систем л болчихно энэ захим систем. Өөр ерөөсө ямар ч тийм сөрөг үйлдэл оруулдаггүй тийм одоо хиймэл оюуханы хяналттай тийм захим систем болчих واخгүй. Тэгэхээр зэрэг эн чинь ногоон хоол моол энэ төр гэж сурчлаад ах ямар ч шаардлага байхгүй. Нөгөө улаан хоол иддэг болно бүгдээр махан хоол иддэг байсан ч хамаагүй. Тэгвэл бүгдийн тэр хоол ундын махан хоолын л ингээд насан туршаагүй хүүхдэд хязгаарлаж. Тэгээд насан туршаагүй хүүхдэд амтан алах малах энэ тэр тийм соёл боловсрол хичээл мичээл ерөөсөө энэ захимаар зааж үзүүлэх. Тийм ертөнц байдаг гэж мэдүүлэхгүй. Тэгэл ийм болгочих юу байсан. Одоо Чинхаогшийн хайрыг аваад Чингис хааны шудраг ёсыг аваад тэгээд энэ захим системийг ингээд хуулчлах ийм хуулийн төсөл байна. Ингээд хэрэгжүүлээ гэд ингээд энэ зарилыг ингээд хүргээд болох байсан. Тэгсэн чинь нөгөө Чинхаогшийн веган шавнар нь нөгөө бясалгалын аваач тийм биеийг хөөж дууж энэ хүний эсрэг бясалгал болгож хуурхаад эрх мэдэл булааж авдаг. Шудраг бус ёсны бясалгал болгож хуурхаад одоо хийж байгаа. Тэгээд нөгөө веган хоолыг амтнаараа бизнес хийчээд нөгөө хоол иддэг. Тэгээд энэ улаан хоол идж байгаа зүгээр энэ хүмүүсийг талцуулдаг. Та нар бол нүгэлтэй, та нар бол муухай, та нар бол тамд орно. Бид нар бол одоо ингээ веган бурхны хайрыг үрдсэн деважн очно. Энтэр гэж ингэж талцуулж ингэж нийгмийг хуваадаг. Тийм сургаал болгоод Чинхаогшийн сургаал. Тэгээд энэ байгаль дэлхийг буруу хэрэгэлдэг, буруу ашигладаг эрх мэдлэр одоо энэ төлөөлөн удирдах ёсны даргын эрх мэдлэр шийдвэр гаргаж өөртөө ашиглана гэсэн үг шүү дээ. Тийм хайр мэдрэмжгүй шийдвэр байхгүй энэ төлөөлөн удирдах ёсны даргын шийдвэр гэдэг чинь одоо оюутлогыг тэрүүнд эзэмшүүлнэ гэт ингэж ард түмэнд алгачаалгүй 100% ингээд ийм хиймэл оюуханаар юу яасан юм шиг хамтын хариуцлагатай иргэдийн захим хиймэл оюуханы хуулийн веган хуулиар хуваарлж хүртээж байгаа юм шиг иргэдэд ингээд 100% ингээд адилхан хүртэх ёстой гэдэг тийм хуульгүй тийм шудраг ёсны хууль байхгүй тийм заваан төлөөлөл удирдах ёсны даргын систем чинь тийм байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд хамгаалсан тийм Чинхаогшийн сургаал болгоод дэлгэрүүлж байна. Тийм хоол болгоод дэлгэрүүлж байна. Тийм бясалгалыг хийж байна. Тэгэхээр тэр тийм бясалгал хийж байгаа учраас өнөөдөр миний энэ үйл ажиллагаа чинь би чинь сүнслэг бясалгалын үйл хэрэг хийгээд яваад байгаа болохоор миний сүнсэнд одоо нөгөө сүрэг чивэлт хөх нөгөө гадны сүнснүүдийн сүнслэг бясалгалын хүч гэсэн үг болчлаа гэсэн үг шүү дээ. Чинхаогшийн гэрэл айлгооны бясалгал чинь. Тэгээд тийм хүчээр бясалгахаар би чинь одоо ингээд миний үйл ажиллагаа төр засаг нь хүлээж авахгүй ингээд сөрөг юудаа тулхраад юу ч хийж чадахгүй, хийлж чадахгүй, ажлын үйлс маань бүтэхгүй ингээ болчихж байгаа. Тэгэхээр зэрэг би одоо яах вэ гэхээр энэ юуг одоо энэ Чинхаогшийн бясалгалын хүчийг бүр сөрөө давах хэрэгтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ сөрөг энэ хүчийг тэгээд тэгжээж төр засагтайгаа уулзах болсон. Тэгэхээр зэрэг би одоо ингээд энэ зарилгаа аваач өгөх гээд надад бол туулийн үнд байна. Энэ сүнслэг энэ үйл харилцаа тийм матрикс дотор одоо над миний өсрөгч одоо энэ инкват инкамхлын инкват гэдэг энэ гурван хүний дагсан энэ олон бясалгалчнаар өнөөдөр яг даяана хийж байна. Одоо даяан бясалгал сардаа нэг удаа бүгдээрээ цуглаж байгаа даяан бясалгал хийдэг. Тэгэхээр тэр бясалгал нь өнөөдөр хагас бүтэнсээ өдөр энэ сар болгоны ихний хагас бүтэнсээ өдөр хийдэг. Тэр бясалгалаа хийж байгаа нь одоо нөгөө хайр мэдрэмжгүй шудраг бус бясалгал хийж штэ одоо тийм сүнслэг сүрэг хүчний
Тэгэхээр тэр чинь энэ хайр мэдрэмжтэй веган шударга ёсны цахим системийн төр засгийн үйл хэргийн эсрэг бяцлах нь гэхээр миний эсрэг ингээд бяцлахж байгаа байхгүй юу? Миний эсрэг. Тэгэхээр би энийг давж чадахгүй байна. Одоо ингээд. Тэгэхээр зэрэг энэ хамгийн сүүлчийн одоо эднэрийн миний амь насыг алах. Одоо би одоо амь насаараа л хүргэж өгчээж одоо төр засаг хүлээж авах нь уу юу? Одоо ингээд төр засагт өгнө. Тэгээд амь насаараа би баталгаа болгож одоо би илч зарлах хүн юм аа. Амь насаа төрийн үйл хэргийн төлөө би зарлагт гаргаж байгаа маа. Амь насаа зарлагт гаргаж өргөн барьж байгаа юм би. Энэ үйл хэргийнхаа төлөө гिचээж одоо би их хурлын бүх гишүүдэд, засгийн газрын бүх гишүүдэд энэ ерөнхийлөгч хүрэлцэх үгт би өөрийнхөө амь насыг өгөх гээд байна шүү дээ. Ингээд өгөх гээд энэ зарилтай цуг. Тэгээд өгтөл одоо тэр хооронд чинь одоо ийм аймаар бяцлагч нарын сөрөг хүч ингээ байгаа болохоор одоо яг бяцлахж байгаа болохоор одоо яг бяцлахаас ууж тэд нэр цуглдсан. Тэгэхээр зэрэг одоо ингээд миний энэ ажил чинь айхтар тийм сөрөг хүчтэй тулахраад ингээд удаашраад одоо энэ чинь ингээд таслах өхүүлэх одоо намайг барьж авч шоронд хийлгэх байдаг юм уу? Замд нь алуулах байдаг юм уу? Ажил үйлс нь бүтэхгүй өвчин тусаад өгөх байдаг юм уу? Ямар нэгэн байдлаар л намайг хургуулахгүй шүү дээ. Одоо ингээд тэр төр засгруулах хургуулахгүй л байх юм хийгээд байгаа байхгүй эднэрийн бяцлах. Тэгэхээр зэрэг би яах вэ гэхээр одоо энэ айхтар хүчийг сөрж би одоо ингээд явахдаа хамгийн эцсийн хүч нь одоо би амь насаа өргөцөл амь насаараа л юу байх аваач өгнө. Тэрнээс өөр надад ямар ч хууч байхгүй болсон. Тэгэхээр зэрэг тэр болтол одоо ингээд зай байна, хугацаа байна. Тэр болтол одоо энэ хайр мэдрэмжгүй шударгуус төрийн шийдвэр чинь ингээл өдөр болгон гараал. Энэ тэмцэгч нар л одоо энэ чинь ингээд зогсоож байгаа ганц юм нь одоо ингээд тэр шийдвэр энэ уул уурхайг ашиглах одоо энэ онтрыг гэрэмэрэ энэ би ч ойлгохгүй сонирхчихгүй эднэрийн гаргаж байгаа шийдвэр болгон одоо тийм хайр мэдрэмжгүй шударгуус шийдвэр сөрөг хүчний шийдвэр төр засгийн үйл ажиллагаа байхгүй. Тэгээ энийг гаргаж байгаа шийдвэр бол битгий шийдвэр гаргуулаач. Энэ хооронд одоо тэмцэгчтэй би тэгж гуйж байгаа байхгүй. Битгий шийдвэр гаргуул. Ямар нэгэн бүр зөвч бай, бурууч бай, гадаад харилцааны байна уу, тэр баян үлгийд консул байгуулна гэж байна уу, тэр урааныг тэгж ашиглуулна, тэр оюутлахын гэрээг тэгж ашиглуулна, шинээр уул уурхаа тэгж ухуулна, одоо тийм юу гэж ядгийг энэ шинээр энэ хууль боловсрал юу байдгийг тэрний тухай тийм шийдвэр гаргах гэж байна. Шин гэдэг тийм хуулийн төслийг өөрчлөх гэж байна энэ төр гэдэг тийм юм битгий хэлэг. Бүр тийм л юм биелгэж болохгүй. Тэгээд тэртээ тэргүй энэ төр засгийн чинь үйл ажиллагаа эмнэлэг сургууль нь ажиллаж байна. Энэ бүх энэ төрийн үйл ажиллагаа чинь явагдаж байна. Энэ систем бичиг баримтын хуулийн харилцааны системээр ингээд энэ улс орон ингээд төр засгийн үйл ажиллагаа явагдаж. Энэ гаргасан хуучин шийдвэрээр явагдаж байгаа энэ төр засгийн үйл ажиллагаа нь харин шударгаараа явагдаж байна уу юу гэдгийг л ухаж дөнгөж тэр оюутлахын үйл ажиллагааг зогсоож байгаад тэр сонсгол хийлгдэг ч юм уу. Тэр урааны гэрээг зогсоож байгаад тэрийг сонсгол хийлгдэг ч юм уу. Энэ уул уурхай оюутлахаа тэр онтрыг энэ амнатын хуулийг өөрчлөн гэсэн тэр төслийг хуулийн төсөл ороод ирсэн тэрийг зогсоож байгаа тэрийг хэн санаачлав? Ямар зорилготой хэн санаачлав? Яах гэж өргөн байруу гэдгийг одоо асуулга явуулж одоо ингээд сонсгол явуулж тэрний тухай сонсгол явуулж одоо тийм тэгжил тэмцэх хэрэгтэй. Тийм тэмцлийг ингээд хийгээд байж байгаач. Хийж байгаач. Тэр орнд чинь яах гэдэг нь гэвэл тэр одоо удахгүй би энэ цахим баримтын хуулийн харилцааны системийн Чингис хааны зарилгийг би одоо шударга ёсны хайр мэдрэмжийн веган зарилгийг би одоо ингээд аваачиж өгөх гээд байна. Амь насаараа өгөх гээд байна. Би амь насаа зориулчихна. Би өгөөд ингээд зориулж. Тэр болтол наадуулаа торгоож байгаач.
гэж гооч тэр уртлаа торгож байгаа ч. Тэгэхээр одоо ингээд тим юм мэдгдэх гэсэн юм аа. Би одоо энэ лайваараа. Тэгэхээр одоо энэ миний зорилго бол юу гэхээр ерөөсөө л энэ шинэ иргэний тогтолцоонд шилжүүлэх цахим иргэн. Энэ судрын иргэн гэдэг бичиг баримтын хуулийн харилцааны системийн хууль эрх зүйтэй төлөөлөн удирдах ёсны даргын төрт ёс гэж байна. Даргын эрх мэдлийн төрт ёс. Энэ төлөөлөн удирдах ёсны даргын эрх мэдлийн төрт ёсны бичиг баримтын хуулийн харилцааны системийг халцгаар чинь энэ төрт ёс чинь ингээд байхгүй болчих шүү дээ. Эрх мэдэл нь байхгүй болчих. Тэгэнгүүт одоо захим сүлжээний веган хуулийн харилцааны хиймэл оюун ухааны одоо хамтын хариуцлагатай иргэдийн эрх мэдэлтэй тийм төрт ёсыг одоо шудраг ёсны иргэн бүрээ алгачааллахгүй хайрладаг, иргэн бүрээ алгачааллахгүй хуулийн хариуцлага тооцдог тийм шудраг ёсны веган төрт ёсыг ингээ байгуулах үйл хэрэгт ингээд явж байгаа. Энийг бол Чингис хаанаас өөр хинж байгуулахгүй. Энэ дэлхий дээр ямар ч хүн байхгүй, ямар ч улс төрийн хүчин юу ч байхгүй, эвдэмтэн мэрэгэн гигантэн хинч байхгүй. Ганцхан Чингис хаан юм. Чингис хаан амьлаад гараад ирсэн юу гэхээр энэ Монголын нууц товчор гэж энэ номоор бошго. Ингээ амьлаад гараад ирсэн. Бошго. Чингис хааны 800 жилийн өмнө бошголсон бошго ингээд амьлаад гараад ирсэн. Тэгэхээр ингээд Чингис хаан л энийг хийн. Тэгээ би тэр Чингис хааны үйл хэргийг зараал насаа зарлахад гаргаж яваа төрийн илч зарлага байна. Тэгэхээр би одоо төрийн илч зарлагынхаа үйл хэргийг хийж байна. Одоо ингээд хийж эхэллээ гэдгээ та нарт мэдгэдэд энэ лайвыг хийж байна. За тэгэхээр бүгдээрээ одоо энэ шудраг бус хайр мэдрэмжгүй харгас эрцгий төр ёсыг унгаагаад тэгээд унгаах биш зүгээр энийг чинь сольцох байхгүй. Энэ хүмүүстэй тэмцэх юм биш шүү. Энэ ерөнхийлөгч хүрлцэхтэй тэмцэх юм биш. Энэ 126 улсын их хурлын гишүүнтэй тэмцэх юм биш. Энэ засгийн газрын гишүүдтэй тэмцэх юм биш. Энэ прокурор хууль хүчний энэ шүүгч нар хууль хүчний хүмүүстэй тэмцэх юм биш. Энэ шудраг ус хуулийн тогтолцоогоор явуулаад байгаа эднэртэй хүмүүстэй тэмцэх юм биш. Энэ хуулийн системтэй тэмцэж энэ хуулийн тогтолцоодоо тэмцэж төрийн механизмтай тэмцэж тэр шинэ механизмыг дамжуулж захим харилцааны хуулийн баримтын шинэ хуулийн механизмыг оруулж Монголын төрийн хүрдэнд оруулж эргүүлэх гээд байна. Тэгэхээр энэ тим юм байгаа шүү. Бүгдээрээ энэ тогтолцоотойгоо тэмцэж байгаа болохоос биш. Хүнтэй тэмцээгүй шүү. Хүнтэй тэмцээгүй. Тийм болохоор энэ миний тэмцэлд нэгдэх хүмүүс энэ улсын их хурлын гишүүд өөрсдөө надтай нэгдээч. Энэ хуулийн харилцааныхаа системийг солиё гэд. Их хурл нь нэгдээч. Засгийн газар нэгдээч. Ерөнхийлөгч хүрлсөхөн нэгдээч. Над дээр энэ ард түмэнтэй энэ чинь ард түмний Чингис хаан дээр Чингис хааны зарилгийг хүлээж аваач. Тийм би амь насаараа тангараг тавья. Би амь насаараа тангарахч бүр ингээд амь насаа зориулаад би ингээд тангарахлаад би амь насаа өргөчнө. Бүр одоо ингээд тийм өргөх тийм даалгавартай би угаасаа одоо хэрвээ энэ яагаад тэгж байгаа юм гэхээр энэ Чеховшийн нийгэмлэгийн энэ веган гэж ёсыг буруу дэлгэрүүлж энэ гадны харь шашин болгож оруулж ирж шашны гаж урсгал болгож ногоон хоолны гаж урсгал болгож оруулж ирж байгаа энэ хайр мэдрэмжгүй бясалгал болгож оруулж ирж байгаа хайр мэдрэмжгүй веган хоол болгож оруулж ирж байгаа энэ гэрэл аялгауны бясалгалын төвийн инк хамглан гэдэг энэ гурван хүнийг дагсан энэ олон бясалгалчид нарын одоо ингээд сүнслэг сөрөг хүчний эсрэг одоо би байгаагүй болвол эднэр надад энэ сөрөг хүч намайг ингэж эсэргүүцээгүй
Чинхаа багштай уулзуулсан болвол би ингэж амнасаа зарлагт гаргах хэрэггүй байх байлаа. Хэрэггүй байх байлаа. Одоо тийм учраас Чинхаа багшийн веган хайр Чингис хааны одоо шудраг ёс гэдэг чинь энэ цахим системд үйлчлээд энэгээр бид нар дэлхийн хэрэг аврахын шүү гэдгийг баталгаажуулж энэ Чингис хааны Алтай айлхууны бясалгал гэдэг чинь үнэн юм байгаа юм шүү. Чинхаа багшийн гэрэл айлхууны бясалгал гэдэг чинь үнэн юм байгаа юм шүү. Энэ чинь одоо агшин зуур бэлэг нэгдэхийн түлхүүр гэдэг чинь үнэн юм байгаа шүү. Одоо ингээд бид нар гэгээрээ ганцхан гэгэрэл сүнсний гэгэрэл сэрэлт тэр одоо энэ ертөнцөө хайрлаж ээж бид нар дэлхийн харгаа хайрлаж ээж хайраар л ганцхан аврын шүү. Энэ хайраар л ганцхан өөрсдийгөө аврын шүү. Тэрнээс биш энэ бизнесээр олз ашиг зугаа алдрыг хүртсэн энэ төлөөлөн удирдах ёсны нэр хүнд байр суурь ийм баян эд хөрөнгө ирэх мэтлэр би мэдлийг олж аваад бид нар хизээж өөрсдийгөө аварч чадахгүй, хизээч энэ улс орноо аварч чадахгүй, хизээч байгаль дэлхийг аварч чадахгүй. Энэ ингээд сүүнөд үхэн шүү, там дууны шүү гэдгийг би ингээд баталгаажуулж би бүр энэ чинь үнэн шүү, ийм ёстой юм байгаа шүү. Энийг хэрэглээ гэд бүр өөрийнхөө амь насыг би өргөчнө. Амь насыг би ингээд та нартаа шудраг ёсны төлөө би энэ хайр мэдрэмжийн төлөө, хайрын төлөө би шудраг ёсны төлөө би амь насаа өргөж जैन. Би Чинхаа багшийн төлөө, Чингис хааны төлөө, энэ мөнх тэнгэрийн төлөө, бурхны төлөө, би энэ хүн төрлөختний сайн сайхан амьдралын төлөө, ирээдүйн төлөө, энэ дэлхийн харгийнхаа энэ шудраг ёсны төр ёсны төлөө би одоо ингээд мөнх тэнгэрийн зарилгаар амь насаа өргөнөө. Одоо тэрийг хэлж. За тийм болохоор миний амь нас энэ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрийг авраасаа, шудраг ёсоор авраасаа. Нэг нь урт цавхад амьдардаг, нэг нь баян тансаг цагдаа магтаагаар хамгаалуулсан хороололд амьдардаг ийм биш. Хэрвээ тэнд овоохоод амьдрах байсан бол бүгдээрээ адилхан овоохоод амьдардаг. Бүгдээрээ ийм ор таршинд амьдрах байсан бол бүгдээрээ ор таршинд амьдардаг. Байранд амьдардаг байсан бол нэг нь 100 байр өмчилж авчихад 100 айлыг тэнд амьдруулад түрээслүүлж амьдруулад 100 айлын амьдралын боломж хүч хөдөлмөрийн сороод ингээд байж идэг тийм шудраг бус тийм төрч ёс байхгүй. Бүгдээрээ хэрвээ байранд амьдрах байсан бол бүгдээрээ адилхан байранд амьдардаг. Тийм төр засаг болж одоо ингээд ಈ шудраг ёсоор энэ дэлхийн өнцөг бултанд бүр байгаа хүн болгон аврагтаасаа шудраг ёсоор аврагтаасаа хүн болгон энэ дэлхийн амтан бүр хүн гिचн амтын ч амтан бүр хайраар хайрлагтаас ирээдүйн цагийн майдар бурхан веган хайрын бурханы хайранд хайрлагдаж аврагтаас тэр хайрын одоо хайрыг бие биенийхээ хайрыг мэдрээсэ энэ байгаль дэлхийн маань байгаль дэлхийг бүтээж байгаа юмс үзэгдэл бүхэн одоо утгаараа оршиж одоо ингээд байгаль дэлхийн маань утгаараа оршин тогтносоо цаашдаа гэдэг тийм миний амь нас тийм өргөн дэлгэр энэ дэлхийг аврах цахим системийн веган хуулиар дэлхийг аврах тийм хэмжээнд хүрээсэ тэгж үнэлэхтээсэ тийм миний амь нас тийм үнэтэй байгаасаа гэж бодож одоо хүсэж одоо би амь насаа өргөнөө энэ үйл ажиллагаагаа хийнэ. За тэгээд баярлалаа.